Яагаад мөнгө ярэ гэж бодсон бэ гэхлээр энэ 7 хоногт төрийн байгууллагуудын цалин хуваагдаж орсон эсвэл хоцорч орсон гэдэг юм яригадаад төсөвт байгууллагуудын тийм. Тэгээд ер нь Монгол улс ч мөнгөгүй болсон юм шүү дээ гэдэг яриа гараад. Тэгээд би яг Монгол улс хэзээ мөнгөгүй болж байгааг мэддэг байсан байх гэхээр намайг хүүхэд сурагч байхад тэтгэвэр нь ордгоо. Тэгээд тэтгэврийн дэвтрээ аваачаад дэлгүүрт процент тавиад гурал будаа янз бүрийн хэрэглээний юмнууд авдаг. Тэгээд нэг 3-4 сарын дараа тэтгэврийн бөөнөрөө буухаар очиж өөрөө авдаг. Тийм, дэлгүүрийнхээ өрийг дараад тэтгэврийн дэвтрээ буцааж авдаг байсан баггүй юу? Тэгсэн чинь оны төгсгөл рүү чи одоо нэг өөрийгөө жинжи болох гэж ичдэг юм. Энэ айгуу сонио. Хоёулаа жоохон насны зэрэгтэй. Гэтэ хол биш шүү дээ. Би бол мэдхгүй шүү дээ. Цагаан моримж. Хөрөг байсан гэж. Тийм, тэгээ оны төгсгөл болсон чи ер нь бол төрийн албан хаагчдын цалин чүхэнд болчихжтэй гэдэг ийм тамхины цэгийн мэдээ сонслоо. Энийг баталгаажуулах яг уу их сурвалж одоогоор алга. Гэхдээ мэдээж нөгөө бодит байдал дээр цалин орохгүй төсөвт байгууллагуудын цалин хоцроод 29-нд бүр хуваагдаж 3 хуваагдаж орсон гэсэн үг шүү дээ, тийм. Сүүл цалин 2 хуваагдаж орсон ч гэх юм. Нэг ийм асуудал бол үүссэн байлээ. Гэхдээ эдийн засагчид болоод хувийн хвшлийнхэнтэй уулзаад ярихаар эх оны төлөвлөгөө план дээр нэг мэдрэмж авахд бол тийм эвгүүл байгаа. Нэг тийм төсөөлөл одоо зарлаа гэсэн байхгүй. Одоо статистик бол 1 сараар хоцрогдож мэдээлдэг. Тэгэхээр энэ одоо эффект яг сарын дараа тоо болж гарна. Сангийн яамны дансан төвлөлтөдлийг бол одоогоор бид бүхэн шалгаж чадахгүй нэг тиймэрхүү байна. Энэ хүн мэдж байгаа. Гэхдээ хэлэхгүй байгаа. Баахан гадаад айлчлалтай сангийн сайд баг эзгүй байсан баха. Өчигдөр өнөөдөр ирсэн юм яасан. Тийм. Өнөөдөр ирээд нөгөө нэг ерөнхий сайдтай хамт гайлтай гүр явж байлээ. Сүрттэй нэлээд дүрс бүхий те гайл яхны. Тэр эртний хвчлэг үү, саяхны хвчлэг үү? Өнөөдрийн бичлэг. Өнөөдөр хийсэн бичлэг юм уу? Надаа нөгөө яг юу шиг санагдсан. Нөгөө мөнгөний асхтын мөнгөний ордны дайчлах юм шиг зүгээр. Тийм. Зүгээр тийм мэдрэмж төрсөн шүү тий. Тэгээд зүгээр сангийн сайд нь очиод ажиллахгүй л гэж зүгээр. Тэгээ Монгол улс яагаад мөнгөгүй болсон гэдэг энэ нөгөө нэг яриа үнэн бахаа гэж утсан. Энтэй зэрэгцээд ямар яриа гарсан бэ гэсэн чинь яамдын тоог цөөлөх үү, мөөлөх үү, засгийн газрын бүтцээр өөрчлөлт оруулах уу, соёлыг боловсролтой нийлүүлэх үү ч гэдэг юм уу. Ийм нөгөө нэг албан бус ярианууд ингээл боршуугнууд нисэж байгаа. Тэгээд хэрвээ үнэхээр ийм яриа гарсан бодлол нь энэ нөгөө ер нь бол мөнгө хүрэхгүй байна гэдэгтэй холбоотой байна гэж бодохгүй юу. Тэгээд нөгөө нэг нүүрснийхээ экспортыг харахаар нэмэгдээд идэг мөртлөнгөөсөө мөнгө маш бага болцсон тий. Тэгэхээр нөгөө мөнгөнд үнгийг харахаар бага, гаргаж байгаа хэмжээг нь харахаар их. Тийм болохоор Монгол улс ер нь бол орлого олох нэг сони юм багассан л гэсэн. Одоо төрийн өмчт компаниудын алдагдал бол их найдаар хэмжигдэж байна. Амар данхар болсон тий. Төрийн оролцоо ч өөрөө томдсон. Төсвөөсөө данхаагаа явуулсан. Тэгчээд төрийн өмчт компаниуд дээр хизээ салхи оруулах нь, хизээ татан буугдах нь, хизээ нэг эвтэйхэн болгох нь гэхээр даргын солин гэдэг л мэдээ яваад байгаа юм тий. Хариуцлага тооцож чинь даргын солин. Дарга солиол сайжирдаг бол Монгол улс цэнгэлийн манлай баха. Уг нөгөө үндэстэйгээ тэмцэх ажлыг яс хийхгүй бол ер нь төсөвт байгууллагуудыг чинь тижээж дийлхэ байлаа. Нэг амар онцгой юм байгаа нь Ардчилсан намынхан өршөөлийн тухай хуулийг ярьсан. Сурагчны зүгээс те татварын өршөөл. Татвараа төлөхгүй ингээд их хэмжээний үр төлбөр алтангад орцсон аж ахуйн нэгжүүдийн тоог хилээд ер нь бол нэг удаа өршөөх одоо хуулийн төслөргөн барья гэсэн агуулга яриад байгаа те. Энэ нь ямар мессеж өгж байгаа вэ гэхээр хоёр ч хүн нэгэн чатаар нэг нь уцаар асууж байгаа. Татварын өрөө байж яах уу гэх те. Төсөв ингээд хүндэрсэн оны төгсгөл бүх юмаа шахаад юм humаа төлөөд эрх жиндл рүүгээ бид нар айтайгаа орох хэрэгтэй тий логик. Тэгсэн чинь төлөхөө байж яах уу, төлөхгүй байж ивэл өршөөч юм шүү гэдэг нийгмийн юм хүлээлт үүсгээд эн чинь тэгш шудраг татвар төлөх үүрэг гэдэг сэтгэл зүг амар буруу тийш нь мушигж байгаа юм шиг нэг юм үйл явцсан. Ардчилсан намч нөгөө улс төрийн үзэл баримтлаараа бол шал өөр үзэл баримталтай наа. Тэгээд хит ийм халамжийн өршөөх мөшөөхтэй ардчилсан бус Монгол ардын намын үзэл баримталч нэг юм яриад байгаа нь бол битгүй логик үед ойлгохгүй. Хин нэгний захиалга юм уу те? Чи гоё тусгай сурвалжлагсан байсан те? Үгүй шүү. Мэдээ ширэлсэн байсан уу? Үгүй шүү гэнэ. Тэр манай нөгөө ийглийн таймч мөх жаргалын хийсэн тайм. Эдийн засгийн тайм. Сайн тайм л. Тэр нөгөө нэг эрүүгийн ч бай одоо эдийн засгийн ч өршөөлийн хуулийг чи онцлог нь гадагшаа огт задлахгүй байж хагаад
7 хоногийн дотор маш шуурхай хөрмөр баталдаг. Хэрвээ нөгөө сар ч юм уу 10 хоног ч юм уу 20 хоног дотор хилцчүүл одоо чинь аль гэмт хэргийг өршөөх юм бэ гэдгийг хүмүүхээр яг тэр гэмт хэргийг үүддэг. Тэ? Шорон дотор өвмөн гардаг. Эдийн засгийн тэр өршөөл өмнө эдийн засгийн хил тод байдлын үйлгээд арц намын үзэн их болдог байхад Тэмүүжийн тэр нөгөө хүнжил хуудасны тухай яриа те хуудсан доорх мөнгө төгрөг тэр ярьж байгаад эдийн засгийн өршөөл баталж исэн. Тэрний үр дагавраар Монгол бас нөгөө сар чагсаалт, хар чагсаалт, багсаалт, фатрийн тэр нөгөө ухсч зүйд авч исэн те авч исэн. Тэгэхээр нөгөө одоо ингээд яриад байгаа нэг хортой. Тэгэхээр яриад байгаа нь багасаа илүү хортой. Хортой, хорн өндөр. Төсвийн байгуулалтын татварын улс авах л тийм. Татварын төсвийн байгуулалтын байнгын орны шин дарга үүрийн туягаас тодруулсан юм манай ярдагц. Тэгсэн чинь ийм сэтгэл зүй ингэж төрхөрж байгаа нугасаа буруу ямар ч юм боломжгүй эн чинь төлөвлөсөн төсвийн гүйцэтгэл явж байгаа тий яаж байгаа. Харин татварыг оновчлох ажлаа бол хийх ёстой. Татварын реформ одоо багц хуулийн төсөл гэж явж байгаа. Ассурын ган хуйг нарын одоо ахалж исэн хуулийн төсөл хаана явж байгаа юм тий. Яг оновчтой болгох бодиттой хөнгөлөлт үзүүлэх те хуулийн хүрээнд хууль зөрчиж биш те нэг удаа өрчөж биш нэг удаагийн биш тим юм руугаа явах бол ингэж яриад байна надаа жоохон бүдүүлэг бөгөөд буруул юм шиг санагдсан. Сая нөгөө залдан шитэр ерхий сайчин нэг юм рил милц зал штэ сүртэй төрүүний тэр нөгөө салхитын мөнгөний орд гэдэг шиг. Гайлын чи тэр гайлийн авилгачд нь тэр авах ёстой гайлийн дотор бос хураамжийг авахгүйгийн нөгөө шаа харамж аваад штэ те олон тэрбум төгрөгийг улсад тушаалгахгүйгээр өөрөө өрөнгөчөөл. Тэгэхээр яд чинь гайлийнхаа юмнаас хэлмээр баг тий. Авах ёстой мөнгө авдаг баймаар. Одоо тракторыг барилгын материал гэж бүрдүүлж оруулж ирдэг тэр юм өмийг одоо болиулах хэрэгтэй байна тий. Гайл дээр асуудал байгаа нь үнэн. Зүгээр нөгөө PR баг хийгээд ажлаа хурдтай тийм шуурхай хийх хэрэгтэй болчиход байна тий. Гайл чинь нэг татварын өршөөлийн хувьд чинь 4 удаагийн тий. Шалгаад илрүүлэх хугацаа зөндөл өнгөрлөө шүү. Татвар чинь 4 удаагийн өршөөлийн хууль юм шүү. Өмнөх өршөөлүүд чинь юм онцлогтой байсан билээ. Яхаа судлаад бас сонирхоод юу боллоо гэдэг эргээд ухраагаад харахаар нэг нь бол нөгөө том хуулийн шинжилгээний араас явсан юм байсан. Нэг нь болохоор далд эдийн засгийн ил гаргах гэж байгаа маста нэг удаа одоо ингээд гараа нэгсэлтий буюу одоо нөөтийн суурийг тавьж гисэн гэж одоо ярьдаг тий. Гих мэт одоо яагаад хэрэгтэй бол сайн ойлгохгүй байгаа. Би зүгээр яг ингэж утахгүй юу. Сангийн яам дээр юм уу татварын ерөнхий газар дээр нөгөө нэг Монгол улсад бүртгэлтэй энэ аж ахуй нэгжүүдтэй холбоотой бүхэл тайлан мэдээлэл те ингээд тэд нар бол одоо ингээд санхүүгийнх нь хэлээр гар дээр нь тавьсан юм шиг байж байгаа штэ. Тэгэхээр тэр дотор одоо жишээ нь өмнөх онуудтайгаа харьцуулдаг байлгүүд ингээд үнэхээр аж ахуй хэдэн аж ахуй нэгж байгаа нь тэр нь хэдэн ашигтай ажилтдаг хэдэн үнэхээр ингээд алдагдaltaй болцсон хэдэн үнэхээр ингээд яа харахгүй татварын өрөнд орцсон гэдэг ч юм уу. Ингээд нэг нөгөө нэг байгууллага аж ахуй нэгжүүдийн тэр данс тооцоо гүйлгээ эсвэл тайлан баланс дээрээс харж агаад нөхцөлөдлүүдийг судалгаа хийгээ. За эднэр бол нь ингээд ашигтай ажиллаж байгаа мөртлөнгөөсөө татвараа төлөхгүй байгаа маань. Эднэр бол нь үнэхээр бүр махиагаад ингээд чадхаа байлаад ингээд баг дампуурлын ирмэгт очсон юм байна. За энэ бол ийм шалтгаантай байна гэдэг. Ингээд нүг ийм татвараа төлж чадахгүй байгаа шалтгаануудыг тэд нэр ингээд гаргаад ялгаж хардаг байх гэж бодохгүй юу. Тэгээд тэрэн дотор үнэхээр ингээд нөгөө нэг үнийн өсөлттэй холбоотой гэдэг юм уу гадаад бодлоготой холбоотой юм уу те энэ юмнуудтай холбоотойгоор үнэхээр ингээд аж ахуй нэгжүүд нь ингээд ялангуяа жижиг аж ахуй нэгжүүд хүнд байдалд орчиж байгаа тохиолдолд хэмжээнд дарж байгаа мүү гүм гэдгээс хамаарад энэ судалгаан дээрээ харж байгаа дуул нь бол шийдвэр гаргадаг баха. Зүгээр яг тэр нөгөө нэг үнэхээр судалгаагаа тэгээ харцсан бол ингээд улс төрийн PR болгоол ингээд нуртуутай хугацаанд яриад ахын зүв байсан уу буруу байсан уу тухайлан тодорхой хугацаанд шийдэхдээ үндсэл нь юм а гэдгийг аягуулсан харахгүй бол зүгээр улс төрийн оноо авах гэж байгаа юм шиг нэг бүлгийн дарга гарч ирээл яриад ингэх гэж байгаа шүү манайхаа гэж ингээд оноо авах зөвлөх гэдэг зорилгоор ингэж байгаа бол энэ айгүй хортой. Тэгэхээр яг уул нь бол яг салбарын дээр нэг тийм тоон судалгаа тэгээд ингээд судалгаанууд нь яг ингээд ингүүл тэгвэл тэгнэ гэдэг юм айгүй тодорхой болгоод өгсөн бол тийм. Тэгэхээр яг тэр үндслүүд нь юу байгаа үнэхээр ингээд дийлэхгүй болио дампуурья гэж аж ахуй нэгжүүд тийм их болчиход байгаа юм уу яаж байгаа гэдэг ялгаа заагаа хэр харж байгаа болсоо гэж бодохгүй. Тэр нэг давхарцаа олон татвараа ер нь багасгий тэгээ хувь хэмжээг нь багасгий нөгөө талдаа тэр авах ёстой юмыг авдаг цагт нь яг аваад төлөхгүй байгааг нь бүр авах. Тийм. Нөгөө санжийн нөгөө тэтгэврийн зээлийг тэглээгүй юу нэг хундагтай хүн нөхөр гарч ирээ те ингээд ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэр нь хэм биш.
Яг хэлэхгүй те. Яг улсаагийн сүүтэйг нь би бол таны мэдээд юм те. Сүүтэйг нь бол сүүтэний халтмаагийн бодог шүү. Хундагтай сүүтэй нэлбэгт орч те. Тэгээ сүү үргэлж хундагтай хэнийг би нэг л өдөр улсаагийн тэр нь хин гэдгүүдийг таслана. Тэг нийлүүлж. Сая гэнтэн. Нэр нь. Тэгээд тэрэн дээр хин хөрсөн бэ гэхээр ингээд нэг удаадаа муу Ахмадуудынхаа ингээд нуруунд дээрх ачаад хөнгөлж байгаа юм шиг хайрлж байгаа, инэрж байгаа юм шиг болж байгаа. Батлагуу. Гэхдээ тэнд нөгөө тэтгэврийн зээл аваагүй яг ингээд шууд одоо боломжоор л амьдарч исэн амь зуулга яаж исэн Ахмадууд амар говтолтой байгаа байхгүй тий. Тийм шүү дээ. Манай ээж зээл авдаг. Зээл авдаг гэж. За үр ширээр яах вэ те? Ингээд яах вэ гэж нөгөө яг мөнчгөрөөрөө явж байгаа хэсэг бол амар гомдож байгаа байхгүй те. За тэгээд тэр чинь хэний мөнгөөр дарсан юм? Гингүүд асхтын мөнгөний орд нөгөө алдарт те. Яг энэтэй чи тэрнээс салхитын. Тэрний 800 тэрбумыг хэн төлөх хэвтэй одоо Эрдэнэс Монгол дээр явж байгаа юм шүү дээ. Үр болоод бичигдсэн одоо төлсөн хэсгийг нь бол төлөгдөг тодруулах хэвтэй. За нэг юм хүү. Яг энэтэй ижилхэн кейс одоо энэ 7 хоногт юу үүссэн явж байгаа вэ гэвэл Ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацаа 24 сар байх юм уу 36 сар байх юм уу нийт тэтгэврийнхээ 70% авах юм уу 100% авах юм уу гэдэг энэ нэг маргаан явлаа штэ. Тэгээ яхав Ахмадуудад таалагддаг гэвэл одоо цагаан сарч болох гэж байна те бүгдээрээ зээл авдаг яг ингээд цикл таарж штэ те. За 36 сар болгоё. Та тэтгэврийнхээ хэмжээгээр ингээд 100% авч болно гэдэг ингээд ийм юмыг нээх нь Ахмадуудад одоо зөндөө тааламжтай боловч яг эдийн засгийн агуулга үр ашгаараа бол энэ айгу буруу шийдвэр болно. Яагаад тэгэхээр цаад үр дагаврыг мэдхгүйгээр одоо нөгөө нэг Ахмадууд юу гэдгийг юуг л цагаан сар тулчлаа гэдэг л ингээд юмар ингээд байгаа юм шиг надад санагцсан. Тэгээд аюулгүй олон улс төрч яг зөв нь альвэ гэдгийг мэдж байгаа мөртлөнгөөсөө бурууг ярьдаг. Олон нийтэд таалагдахын тулд Ахмадуудад таалагдахын тулд буруу зүг рүү ярьж байгаа. Энэ жоохон нэгтэй юу? Нөгөө тэтгэврийн зээл тэгэлдэг шиг л. Эн чинь ингэж л өнөөдөр нөгөө нэг их хурлын дарга Хаан банк, Төрийн банк, хэдэн банкны захирал, Төв банкны дэд ерөнхийлөгч энтертэй уулзж илээ. Албан уулзалт тэгээд тэр бичлэгийн цэцэгцэн. Тэгээд үтсэн чинь тэдний нөгөө банк санхүүгийн хиний өгж байгаа тайлбараар өөрөө орлогын харьцаа гэдээ байдаг байхгүй. Улсаа 100 төгрөгийн тэтгэвэр авдаг бол 60% нь л зээл өгнө. 40%-аар нь сүү талхаа аваад амьдрах ёстой шүү гэдэг өөр орлогын харьцаа гэдэг нь тийм юм. Тэрийг 7 сарын 1-ээс байхгүй болгоцсон. Ахмадууд нэг жагсаад байсан санаж байна тийм. Засаг бүжгэлсний дараа тэгээд 100% болцсон юм байна. Өөрөө орлогын харьцаа гэж яахгүй 100%-аараа тэтгэврээ зээл авч болно. Бүх тэтгэврээрээ гэсэн үг. Гар дээр чи юу ч үлдэхгүй. Зээл нь татагдана гэсэн үг. Орж ирээд данснаас ч ороод гараад. Тэгээд за ингэж юм. Тэгээд энэ хугацааг чи 2 жил байгааг энэ 3 жил болгочих юм бол 3 жил чи гар дээр ямар ч мөнгө авахгүйгээр амьдрах хэрэгтэй болж байгаа юм тийм. Яг нэг удаа аваад ямар нэгэн байдлаар хэрэгэлсэн тийм. Одоо өөр хүүхдээ юм авч гисэн юм уу? Өөр ширээ дарсан юм уу? Одоо хүний мэдээж хэрэгцээ болох хязгааргүй ингэж чам. Тэгээд Хаан банк нөгөө том нөлөө бүхий системийн банкны дарга нар нь хэлээд байгаа болохоор энэ эффект 7 сарын 1-нд өөр орлогын харьцааг тэглэсэн эффектийн улмаас зээлийн хүсэлт 2 дахин нэмэгдэж орж ирсэн. 1.4 их найдварсан гинэ. Одоо ингээд 36 болчих юм бол энэний нөлөө буюу одоо зээлийн өндөр өсөлтийг манай банк тухайлбал даахгүй. Эх жилийнхээ жилийн төлөвлөгөө бид нар гаргацсан. Одоо байгаа хэмжээнд жил болгоны 150 тэрбум л гэж тооцоод ингээд одоо төсөв төлөвлөгөө санхүүгийн их усүрээ зооцсон. Тэгэхээр энийг манайх хийхэд бол аюу төвөгтэй болно. Тэгэд яаж нөгөө 3 жил хүнийг ямар ч мөнгөгүйгээр тэтгэврийн ямар ч гар дээр мөнгөгүйгээр зээл татуулаад амьдрах гэдэг утгыг би ойлгохгүй байгаа шүү гэж Хаан банкны гүйцэтгэх захирал мөнхтэй хэлсэн. Тэгээд энэ мэдээ шийдэл түрээгүй их хурлын дарга бол одоо ийш улаан цайм шахаад ч юм уу нөлөөлөх гээд байгаа юм биш. Гэхдээ та нар бодолцож үзээч ийм нэг санаачлага байна гэсэн юм яриад дуусгаж илээ. Их хурлын дарга бол Төв банкны ерөнхийлөгчийг томилох буюу нэр оруулах эрхтэй албан тушаалтай мөн. Гэхдээ Төв банкны хараат бус байдлыг хуульчлан хамгаалсан байдаг. Тэгээд энэ олон яасан дундуур энэ шийдвэр гарах хэсэг нь бас л дахиад эдийн засгийн биш улс төрийн шийдвэр. Төв банк чинь дахиад нөгөө нэг Төрийн банк, Хаан банк хоёроо гуйх байх та. Одоо тийм шүү дээ. Голлох одоо хоёр тэтгэвэр тавьж байгаа. Хамгийн их нөгөө тэтгэвэр 21 аймагт хамгийн том нөгөө юутэй салбартай буюу харилцагчтай. Наран цогт даргын гэхдээ тэр коридорт баригдсан яриаг үзээ шал утгагүй санагдсан шүү дээ. Улс төрийн сонгуульд нэр дэвшиж байгаа хүн шиг хэрвээ би сонгогдоод ингэ томилогдох юм бол хамгийн түрүүнд тэтгэврийн зээлтэй холбоотой юмыг авч үзнэ ч гэх шиг. Тэр ямар улсын хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа юм уу? Юу боллоо? Эрдэнэс Монголын дарга байгаа. Одоо Төв банкны ерөнхийлөгчид сонсголт орж байгаа зүг тийм. Сонсголт орж. За тэгээд улс ямарч байсан их мөнгө муутай байгаа. Мөнгө маш муутай байгаа энэ үед нийслэлийн төсөв ярьлаа тийм. Сэдв орлоо.
шток гэж. Наа нэг юм асууч идэх үү. Танаа нөгөө эдийн засгийн сэтгүүлчдийн клуб дээр нэг уулзаад ган зөрг гэдэг нэг мандал даатгалын. За. Бөө шиг нөхөж тээ. Бөө. Тий. Нэг тийм сүүлийн үед нэг тийм нэрээ. За. Аха. Тэр нөгөө хувийн тэтгэврийн хууль мөл сан ман гэдэг яриад тэр юм юу болчих. Тэр тийм. Тэр ер нь бол нэлийн гараанаас гарах төгсөн байгаа. Хэдүүлээ юу яа. Дараагийн нэг дугаар дээр ч юм уу те нийгмийн даатгалын дарга маргыг ураад тэр ер нь яаж байгаа ямар боломж яад ийдий. Тэрийг ер нь бол нэг судалж үзмээр штэ те. Одоо ингээд бид нар ингээд нийтийн сав руу нийгмийн даатгал хийгээл идэг. Уул нь зүй нь бол миний хийсэн мөнгө надад зориулагдаад хадгалагдчих ёстой байтал миний хийсэн мөнгө одоо ингээ хин нэгэн ахмадын тэтгэвэр болоод гараад идэг. Тэг би ахмад болохоор яах юм гэхээр энэ айгүй хэцүү штэ те. Би тэр тэтгэврийн реформ гэдэг хэсгийг амар сонсох дуртай байхгүй юу? Хөрөнгөлийн сан Монгол улсад 2 байгаа. Нэг нь ард дээр, нэг нь мандал даатгал дээр байгаа. Гэхдээ дөнгөж шин систем хүсвэл ажил олгогч ажилтаа 2 3 хүртэлх хувийг нэмж төвлөрүүлэх хуулийн зохицуулалт байгаа. Нэмж өгөхгүй. Одоо байгаагаас ч хасна биш. Зүүн нь биш. Сонголтоор нэмжтэй шүү дээ. Үгүй тийм зүүн сонголтоор байх хэрэгтэй шүү дээ. Би ингээд улсын юм юмд өгөх юм уу? Хувийн тэтгэврийн даатгалд өгөх юм уу? За тэднийх нь ямар нөхцөл санал болгож байгаа юм те? Тэтгэврт гарсныхаа дараа тэд хуваагаад ингэж авч болно юм уу? Эсвэл сар сард нь ингэж авч болно юм уу? За улсынх тэгвэл юу юм гэдэг. Ингээ хүн чинь нөгөө нэг сонголт хийх, оролцох ёстой шүү дээ те. Одоо бол ямар ч сонголтын боломж авахгүй, оролцоо авахгүй. Ийшээ өгвөл ингээд тэтгэврт гарна гэдэг нэг юм шахалттай тэрийг өгөхгүй гэхлээр ипотекийн зээл хамрагдаж чадахгүй тий ямар нэгэн банкнаас үйлчилгээ авахд айгүй хэцүү бусад ирэхээр нь хязгаарлагддаг. Тэгээд 1.5 ажилт нь 1.5 ажил олгогч 1.5-ыг хүсвэл хөрөмтлөлийн санд яаж болно гэдэг юм л. Нинж өмөрг байна. Тий энийг хэдүүлээ дараа нь спешиал нэг дугаар болгол би болох байхаа гэж бодож байна. Тэд нар эрх зүйн орчноо бүрдүүлэх гээд ер нь бол төсөл угаасаа л нөгөө нэг одоогийн их хурлын даргыг 2 чуулган дамжлаа шүү дээ. Одоогийн их хурлын даргыг гишүүн байх хамглан чинь боогод өгсөн. Тийм. Тэгээд учрал гишүүн байхдаа их хурлын дарга гишүүн байхдаа айгуу сайн барьж явсан. Уул нэг хэсэг. Тэгж жагаад ингээд байхгүй болоод нийгмийн даатгалын энэ тогтолцооны асуудал чинь өмнөх парламентын үед Ануужин гишүүн ажлын эрсдгийг хассан санагдаад байна. Тэгээд дараа нь хувилбарууд ингээд одоо ямар ч үс нийгмийн даатгалын ерөнхий газар дээр нэг тийм хуулийн төсөл ерөн боогдоод бэлэн байх ёстой. Тэр чинь одоо өвлөгддөг юм уу үгүй юу? Одоо өвлөгддөг болж байгаа. Өвлөгддөг болсон юм болов уу? Нөгөө гэр бүлийн хүмүүс бол нөгөө нэг байвал 30% шууд автоматар өвлөгддөг болж байгаа. Тийм нэгдүгээр насаар бол тэр нь шалгууртай. Үр хүүхдэд бол байхгүй. Тийм. Хамт амьдарч ирсэн эхнэр нь 10-аас дээш жил ханилаа амьдарсан гэдэг ковар шалгуур. Аах нөгөө Эрдэнэт ерхийсээ тахта нэг заваа юм ярэ тий. Нэг илүү юм уу? Өвлөлдөг болчоод одоо ингээд баг үхээсэ гэж бодно гэдэг юм ярьсан шүү дээ. За нийслэлийн төсөв дээр хэлсэн мэдэхгүй байгаа. Ямар ч байсан алдагдaltaй төсөв баталж байгаа юм байна гэж бодсон. Алдагдaltaй юм билээ. Тийм үү? Төсвийн нийт хэмжээнд 4.2 их найт төгрөг, олох орлогын 3.4, зарлагын 2.6 буюу нэг 800 тэрбумын ашигтай гэж харсан. Тэгээд нэмж бонд гаргахгүй баасан гарагт буюу хуулийн хугацааныхаа эцсийн өдөр яасан, баталсан. Тэгээд яг уу энэ жил бас иргэдийн урал ийм төсөв хэлцэж гин гэдээ бас юм хумаа оруулаад бас яваад ах шиг үлээ. Гэхдээ яалч хооллохоор хитгэн хэл мэдээллийн хэрэгсэл очиж сурвалжилсан байлээ. Хамгийн инээд хүргэсэн арчилсан намынхан ямар ч асуулт хариултгүйгээр бүгдэн дээр нь коноптарж алах цохиулсан үнэхээр надаа зүгээр эмгэнэлтэй санагдлаа. Хот сайн батсан байна. Үнэхээр сайн батсан байлээ. Тэгээд оруулж ирээд хилцүүлгийг туушиндаад өнөөдөр үдээс өмнө одоо ч баасан гараг те үдээс өмнө баталцаан. Тэгээд нийслэлийн төсөв дээр би зүгээр шүүж үзээд хідэн төвчиж болох зарлууд байна гэж харснаа хэлчихв. Энэ нээлттэй нэгэн форум болоод залуучуудын эвслэгээ төрийн бус байгууллага ер нь бол төсөв дээр анализ дүгнэлт өгсөн байлээ те. Тэгээд энэ талаараа хэвлэлийн урал хийсэн. Нийслэлийн аудитаас болохоор ер нь 3.5 их найдыг бол таньчих боломж орон зай байх шүү гэдэг юм бол өгсөн байлээ. Тэгээд надад зүгээр би энэ шүүсэн шүү зарлагуудаас нь. Энэ одоо миний цэвэр зүгээр л юм хөндлөнгийн нийтийн тээврийн үйлчилгээний татаас 332 тэрбум. Татаастай салбар те. Тэгээд нийтийн тээвэр хүлээсээр л байгаа. Нэг цаг хүлээсээр л байгаа хөлдөж өгөхгүй. Тос нэмлүү. Бид нар ингээд 2 удаа энэ нөгөө нэг үн бол чөлөөлөөгүй. 500 хэвээр байгаа. Үн чөлөөлөөгүй учраас энийг ингэж байгаа. Тэгээд бид нар яг үндэ 2 төлж байгаа байхгүй. Автобусын цугтаа 500 уншуулж байна. Карт уншуулбал 1000-ыг уншуулж байна. Нэмэх нь татварын орлогоос маань буюу одоо нийслэлээс дахиад ингээд цоорхоог нөхөд би одоо мэдхгүй 2 удаа ингээд
автобустай холбоотой зардал бол гаргаж ийн гэсэн үг шүү дээ. Албан баа албан бусаар. За ийм том хэмжээний энэ ердөөсө буурахгүй байгаа харагдсан. За гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд 70 тэрбум, шахмал түлшний борлуулалт тээвэрлэлтэн 44 тэрбум, түлш хэрэглэгчдэд үйлчлэх түүгээд нэг юм байгуулсан юм. Нийслэл дэрэгтэй. Одоо ингээд утсан дуграал угаараа мэдээ ирүүл уцтдаг ч үлээ те. Гэхдээ аврахгүй штэ. За энэ ажил юм нь ажиллаа шүү, угаартайж болцшгүй гэж одоо цагдаад хэлдэг юм яа те. 8 тэрбум. Их мөнгө гоц. За Хүннүү хот нөгөө цаасан дээрх баахан хотууд руу амар их мөнгө тавьсан байлээ. Хүннүү хотын дэд бүтцийн зардалт 20 тэрбум. Хүннүү хот ч одоо хаана вэ? Одоо мэдгүй. Төв аймагт л байдаг гэсэн. Агро Сити эдийн засгийн тусгай бүтцийн захирагчийн албаны зардалт байхгүй хотын захирагчийн алба. Одоо мэдгүй. Солонготын даваа одоо захиргаанд л нэг өрөө байгаа бах та. Үгүй эн чинь бүр амар үнэтэй офс төрөсөлт энэ нөгөө нэг Эко Таворт эдийн хоёр чи хоёлоо. Тэгээд 1.7. Тэр чинь метр квадрат нь хэлээ. Энэ А бүс дотор хамгийн үнэтэй оффист байхгүй хотын захиргаа офслдаг. Буюу нийслэл зөндөө байшинтай байж тэгээд баян шүрээ явуулах. Тэгээ наад 7 буудлын руу явуулах. 1.7 тэрбум гэдэг чинь тэр хүмүүсийн өндөр цалингийн л зардал байгаа. Захирагчийн алба гинэ байхгүй хотын захирагчийн албаны зардал. Хэдэн үнэтэй. Тэгээд тэд нар одоо хэдэн сая төгрөгийн цалин авч байгаа. За Агро Ситийн юм налуу ухаан эдийн засгийн тусгай бүс гэдэг байгаа. Энд одоо нэг мал газар тариалан мариалан хөгжүүлээд нийслэлчүүдийг хүнсээр хангах юм яриад байгаа. 1.4 их 80 төгрөг. Их 80 да? Их 80 бүгдээрээ их 80 ч юу? Налуу ухаан эдийн засгийн налуу бүс гэдэг чинь налуу ухаа гэдэг үгийг ингэсэр гадаг юм болцсон гэдэг юм лээ. За нэг юм. За ингээд 3 цаасан дээр хот дээр энэ ч одоо нийлээд хүннүүдээр 20 энэ 10 23 24 яг тэрбум шүү. Тэрбум тий. Ийм төгрөгийн зардал тавьсан. За баяр наадмаа бид нар нийслэлийн төсвүүдээр тавьж өгдөг. 5 тэрбумаар ирэх жил наадах юм байна. Энэ их гоё бодлогын судалгаа шинжилгээний төв 4 тэрбум. За явган хүний засварын нэмэлт ажил 2 жил нэгт нь боржуур сольсон, хоёрт нь баахан явган зам сольсон шүү дээ. За дахиад нэмэлт ажил 10 тэрбум. Дуусаагүй мэн замын зардал цаа. За хамаагүй болгоё. За. Байгэж. За журмын хашаа өрнө гинэ. Журмын хашааг хувийн хвшлийнхаа 10 хэдэн компани өөрөө мөнгө аваад 100% өөрсдөө зарцуулаад одоо мэдгүй цагдаа нарын ч юм уу урандаа чи биднийг журмлаад 67 мянган төгрөг авдаг ч илүү те. Хонол 25 30 мянга ч илүү. За ингээд торгуул мургуултайгаа мэдгүй нэг хэдэн төгрөг болтой. Тим юм дээр журмын хашааг нийслэлийн төсвөөс тавьж өгнө. 812 сая төгрөг. Бараг тэрбум. Үнэхээр гайхалтай. За. Бэлхийн амны хүннүүгийн энэ айгүй анхааралтай. Бэлхийн ам заяа. Хүннүүгийн язгууртны цогцолборын зураг төслийн зардал 128 сая гинэ. Яасан хийсэн цогцолборын зураг төсөл тий энэ одоо идэл дуулт байх магадлалтай. Хүннүүгийн за дахиад хүннүү хот маань орж ирж байна. Дээр хүннүү хот дээр чи 20 тэрбум гарцсан дахиад авцамын зураг төсөлт заяа байхгүй хотын маань авцамын зураг төсөлт зураг хийн штэ зөвхөн 5 тэрбум төгрөг. Нэг л удаа ийгээсээ үлээ зураг төслөө тий. Ингээд 25 одоо энэ хүннүү хоттой зардал бол 26 бараг тэрбум болчихно. За Чингэлтэй дүүргийн засаг даргын хамгийн газрын барилгат нийтдээ 64 тэрбумыг тавихаас өнгөрсөн жил нэг 12-ыг гаргаад сая 5 тэрбум иргэжил нийт нэг 20 тэрбумын санхүүжилт хийж байгаа юм байна. Чингэлтэй тамгч байшин гайц. Ето болохгүй багтахгүй шингэхгүй хуучирсан яасан одоо мэдгүй аяна. Юу яриад байгаа юм бэ? Сүхбаатар дүүр гоё байртай болсон юм чи манайх ч гэсэн гоё байртай болмоор ажил хийж байгаа юм болоо да. За тийм байна. Эцнүү их хурдан даргын тойрог шүү дээ. Энэ ингээ хамгийн амар цочмоор тоон хотын урсгал зардал буюу ингээ байн гарах зардал шүү дээ тий. Энэ хэдхэн жилийн дотор 1.5 их 80 болсон. Анхаар аваад зөвхөн хангаар дордны зардал хэд байлаа би тэрийг харж аваад бичиж хамарчжээ. Амар гоё нөгөө хаустай болоод урагшаа биднээс олдоод явсан шүү дээ. Нэг хангаар тэгээд томоо баашмаар тэрний зардал мартал чинь хичнээн сургууль цэцэрлэгийн урсгал зардлаас даблтсан өндөр зардал марталтай. Тэгээд нэг иймэрхүү. Тэгээ энэ дээр санал шүүмжгүй ингээ явсан даа тийм готормаар санагдсан. Одоо наад журмын хашаа гэж штэ. Хувийн хвшил хийж болчхоор юмнуудтай яг адилхан жишээ бол одоо энэ нөгөө нэг шатхууны нөөц бүрдүүлэх сав тэг байж байгаа шатхуун тасарчхын тэгэхээр нөөцөө бүрдүүлэхийн тулд хуультай ч болъё мөнгөтэй ч болъё мөнгө гаргаж гэдэг нэг хууль дамжин юм сайд барай явж байгаа штэ. Тийм яагаад манайх хувийн хвшилтэйгээ хэл үгээ олоод энэ нөөц бүрдүүлэх сав маваа хувийн хвшилтэнд бариад ашиглаад тэргүү энэ чи бизнес үстэй нөгөө нэг зах зээл мах зээл чөлөө зах зээл мэл чи энд явж явах хэрэгтэй үстэй тэгээ ингээд идэм бол тоо гэж чөр ингээд нөгөө үнийн чөлөөлж чадахгүй яаж чадахгүй ингээд нэг юм оролцоод байгаа юм шиг гүн сургууль цэцэрлэгээ барих газаргүй ээж зүүн журмын хашаа барих журмын хашаа нь бараг тэрбум төгрөг тавьж байгаа үстэй тэгээд бид нэг ингээд шүүж үзчихээд уур хүрээд за тэгээ хотын шууд төсөв дээр 111 тэрбум энэ дүүргүүдийн татаас имийг харсан юм аа
Тэгсэн чинь хамгийн өндөр нөгөө одоо төсөв төвлөрүүлэх ёстой үүрэгтэй газар нь бол хаан уул байлээ. Араас нь Баянгол, Сүхбаатар гэх төвийн дургууд дээр бол нэлээд өндөр орлого бүрдүүлэлтийг тавьж өгсөн байлээ. Хамгийн инээдтэй энэ оны Сүхбаатар матарт чинь нөгөө том аж ахуйн нэгжүүд олон шүү дээ. Томчууд байгаа. Том нөгөө хүнсний үйлдэл. Тэгээд мах нөгөө юуны төвчөө мовчоо. Тэгээд хамгийн хөгжилтэй нь зарлагыг бол нэг 9.1 хувиар бол тэлсэн байгаа. Тэлж орж ирж байгаа. Төсөл хөтөлбөрийн тоо цөөхөн мөртлөө мөнгөнд дүннөөсөд ороод ирж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь гүйцэтгэл нь ямар байгаа юм бэ гэхээр 350 гаруй тэрбум төгрөгөөр одоогоор алдагдaltaй согт утцсан явж байгаа. Тэрийг яаж хаанаас санхүүжүүлэх нэг юм утгартай. За тэгэл ажин түж янзын сайхан нийслэлийн төсөв баталсан. Одоо ингээд юм гэвэл нөгөө юу байгаа гэсэн. Туулын урдны зам. Үргэлжлүүлээд мөнгөний тавьсан юм. Мөнгөний тавьсан байлаа. Тэр ТЭЦ 5-ын одоо бүтээн байгуулалт өргөтгөлийн юмнууд явах юм байлаа гэдэг. Тий, сая бол ингээд шүүмжлэлтэй юмнууд байсан. Арчснаа бол одоо уг нь хангалттай суудалтай шүү дээ. Нийслэлийн иргэдийн тав шүү дээ. Тавхан. Тэгээд тэд нар ерөөсөө юм намгүй. Ер нь ингээд иргэдийн урлын дарагтайгаа цуг ингээд Нямбатар загнуулаа сууж идэм байлээ сайхан. Ууланд Нямбатар чи хянах ёстой юм нь иргэдийн хурлынх. Төлөөлөгч нөхгүй юу да. Одоо нэг нь одоо Эрдэнэс үхгээ сая нэг хүчингийн иргэн юу лээ? Арчснаа. Хүчирхийллийн иргэн иргэд холбогдоодсан нөхөр. Нэг нь мистер доо гэдэг нэг сошиалчин залуу байж байгаа. Өстө чухмар тэнцвэрч байсан тий. Зундууд орж тий. Тий, зундууд орж гэдэг. Байсан. Залуу. Бацогт гэдэг. Арчснаа бүлэгийн билүү юуны дараа. Баян зүгтүүр засаг дарга хэлт илүү, засаг дарга орлогч илүү төвөрлөлт мөрөл нэр дэвшижсэн. Тэр бол олон жилтэнд явж тий. Тэр байна. Өөр чи юм. Зол туяа гэдэг нэг хүүхэн байгаа тий. Хүн нам юм уу? Үгүй. Арчснаа. Оо мэдхгүй шүү дээ. Золтой хүүхэн. Тэр нэг тооны хүүхэн. Чи чаар нэрэл тоочлцсон. Би чинь тангар өргөдөг өдөр нь нөгөө нийслэлийн иргэдийн урдыг саруулж үзье. Тэгээд нөгөө хамгийн хоржоонтой юм нөгөө хотын дарга ердөөсөө иргэдийн саналаар сонгодгоо ялсан нам томилчдөг. Тэгэхээр андаа л таалагдал яаж ивэл болчтой юм шүү тий. Тэгээд нөгөө нэг төлөөлөгчдийн давхар дээлийг сайн тайлахгүй бол тий. Давхар дээлийг яг нийслэлд оруулахгүй бол өстой зааван тий. Төлөөлөгч мөртлөө одоо давхар алдсан шүү дээ. Менежер Хөрмийн ордны дарга, ус сувгийн дарга, менежер нь төлөөлж байгаа. Хөрөнгийн биржийн дарга, Чингэлтэн засаг дарга. Ингээд баахан дарга нартай. Тэгээд Нямбатараа санхүүжилтээ авдаг. Тэгээ орон нутгийн өмчтэй ажил. Тэгэхэр шүүмжлэхгүй шүү дээ. Үйлдвэрийн газар тий. Даргадаа ингээл зөв таны төсөв зөвгээл алгаад гişээд сүслээл гэж хасан. Өөрхөн байнгын орон мороо шигэнтэй болсон юм билээ шүү дээ нийслэлч. Өөрсдөө нөгөө хотын парламент тэргээд гошгоруулна. Тэгээд хот дээр бас ер нь хоттой хотныг вант ус олчих гээд байгаа шүү. Болцсон шүү дээ болох гэж байгаа. Тэгээд энэ төсөв дээр яг уу игзар төрөд орно. Энэ жил тухайлбал автомашины татварыг нэмсэн, авцсан ашигласны татварыг даблдаж нэмсэн, хотын татварыг 1% байсныг 2% болгосон буюу дахин өсгсөн тий. Тэгээд үр дүн нь хаана байж байгаа машинаас бол тий. Бидний төлдөг бол нэмэгдсэн шүү дээ. Тэгээд та нарын хүртэм цайжирсан уу? Гэрээчийн үүдний хог, шороо, зам. Би бол машины ундаггүй төрлөө юм. Гэхдээ би төлдөг дээ гэж. Хүүхдээ сэлхүүлэхдээ төлөх л хата. Тэгэхээр бас жоохон гомдолтой санагдаад. Тэр нөгөө ди парламентээр иргэд нэг юм гарын үсэг цуглуулсан шүү дээ. Машины хураамж татвар матураа багасгуулъя тий. Бидрээс огт санал авахгүйгээр 2 хүний саналаар дэмжиж ингээд авах гээд байна. Аваад эхэлцээ гээд. Тэгээд байнгын орооноос ажлын хэсэг гаргаад ингээ уралсан чи баг бүтэн үлрэл 2 үлрэл хуралдаад одоо хүртэл нөгөө ямар нэгэн шийдвэр гаргаагүй. Тэгээд тэр ажлын хэсэгт байгаа их хурлын гишүүдээ хот лоббидсан бохоггүй. Хөдөлгөөнгүй ингээ сурцаагаад. Тэгээ баахан мега төслүүд явж байгаа. Тэгэл нэг иймэрхүү үргэлжилсэн юм болох юм байна да. Тэгээд 26 оны төсөлд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнүүдийн ингээд төслийнхүүд нийтдээ хот дээр 4.1 их 80 төгрөгийн санхүүжүүлэх мөнгөийг бол тавьж өгсөн байна. 4.1 их 80. Их мөнгө гоц. Хөөрхийн нөгөө Батүл дараа чинь 500 тэрбумын төсөвтэйсэн шүү дээ. Нөгөө ногоон ууттай болгон цэцэг тарина гэдэгтэй байхдаа 500 тэрбумын төсөвтэй тийм хотын дарга байсан. Тэг ингээд мэдхгүй улсынхаа мөнгийг ярахаар цалингаа тавьж чадахгүй байгаа юм шиг хотынхоо төсвийг харахаар мөнгөтэй ч байгаа юм шиг. Баян юм шиг үү? Тий. Хотол санхүү эдийн засгийн амар боломжтой тий. Гэтэл би нөгөө нэг юу яалаа. Бүх нийт боловсролын төлөө гэдэг иргэний нийгмийн байгууллагын. Тий. Тунгалаг багштай уулзлаа.
Тэг яг тунгай огшол бас айгүй гэрхэ харсан байгаа нь. Ер нь ингээд эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болсон. Боловсрал дээр мөнгө байхгүй. Нөгөө хүүхэд сургах нэг хүүхдийг сургах хувьсах зардал гэж байдаг. Тэр нь жишээ нь 12 дугаар ангийн хүүхэд байвал 1 жил сургахад улсаас тэдэн төгрөг гээд ингээд тавьчдаг. Хүүхдийн тоогоор тий одоо ингээд 84 дугаар сургууль хэдэн 12 дугаар ангийн хүүхэдтэй ингээд хүүхдийн тоогоор өвчүүлээд хувьсах зардал олгодог. Тэгэхээр энэ минь мөнгнүүд байхгүй болоод тэгээд ижил ац юм шүү гэдэг үнцэг ярихгүй юу? Томондаач биш. Хэрвээ эмнэлгийн ачаал нэмэгдэх юм бол эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй учраас тэр хүүхдүүдийг эмчлэх зардал байхгүй. Тийм учраас засаг дотроо ярьж агаад за тархалтыг бууруулахын тулд нам гэрт нь байлгах намайг үр дүнтэй гэдэг хүүхдүүдийг гэрт нь байлгаад боловсрал тийм ээ тэглгүй яхав дэмжиж гэнэ гэсэн шалтгаан нь хувьсах зардал байхгүй буюу одоо ингээ өдний хоолны мөнгийг хэмнээ тий 7 хоног 14 хоног хүүхдүүдийг гэрт нь байлгачих юм бол боловсрал эрүүл мэндээс тэрэн дээр одоо өдний хоолн дээр хэдэн төгрөг хэмнэгдэх юм. Одоо тэнгууд орон нутгийн сургуулиуд нөгөө нэг багш байхгүй учраас биеийн тамирын багшны эрүүл мэндийн хичээл заадаг гэдэг ингээд илүү цаг ч юм уу нэг 40% те хавсран гүйцэтгэх гэснийгээд ингэдэг. Тэгэхээр энэ мөнгнүүдийг хэмнээ гэдэг зорилгоор сургууль хаасан байж болох уу гэдэг амар өнцөг ярихгүй. Тэгээд үнэхээр ус мөнгөгүй байгаа юм байна гэдэгт эргэлэн хоног очиж сайд дарамраас асуунаа. Сонин юу үнэхээр сонин эмзэг сэдв шүү. Тэгээд үгүй гэх үндэслэл байхгүй. Хотынхаа айгуу төсвөртэй тэгтээ тийм ингээл утаанд автобус нь ирэхгүй хүүхдээ харах хүнгөө тэгтээ бүр ингээд амьдрал гэдэг тийм хэдэл үнэхээр амьдрахгүй ч яах вэ тийм ийм тэмцээн байвал бид нар баг төрүүлэх байх. Ямар нэгний төвчээрийн хязгаарыг ингээд үнсэллизээр нэг юм хөдөө амьдруулдаг нэг нэвтрүүлэг гэдэгс тийм жүүлээ амьдрал өөрөө сайхтаар ичлээ. Хөдөө хэдэн гарыг цөлцөө. Тэгээ нөгөөдөл нэг голын хасаа идэт амар өрөвдөлтэй нөгөө модны үндэс сохож идэв. Тэгээ сар амьдруулчдаг гэлээ. Тэгээ нөгөө шалгарсан багийн додраад та нарыстай мундаг юм аа. Тэрийг гоё хотын хувилбарыг хиймээр юм байна шүү дээ. Халтаасаа хавар идэв болсон зөө. Тэсний муухай ажил. Одоо тэгэл нэг зүг гүрийж байгаа шинэ жилдэж аваал. Тийм шүү дээ. Шинэ жил гэдэг чинь ер нь олсон. Яг хүмүүс ингэж байгаа нөгөө нэг шинэ жилийг ингээл тэмдэглээл үргэлжлэн зардал гаргаал наа чи гэр бүлийн баяр гэтэл та нар чи ажиллаараа хийгээл найзуудаараа хийгээл энэ бол нөгөө нэг хахир өвлийн дунд нэг юм мотивац авах нэг юм юм л юм шиг. Гац жаргалын даавраа нэг ядруулж аваал тий. Ядаж ингээ шинэ жилээр бид нар сатарж байгаа л гэсэн үг. Тэгээд нэг юм цагаан сар хүртэл гүрийх ирч хүчээ олж авд юм уу да? 2 сар гүриндээ. Та одоо палаач малаач одоо дүүбэл юу лээ хомс. За тэр чи 20 эдтэй хүүхдүүд бодд юм аа. Одоо бид нар нэг тахгүй давтдаг шүү. Тийм. Давтчихоо. Тийм шүү дээ. Нэг өвцтэйгэл тарьчихоо. Үгүй ээ. Ээ. Сая манай нээлт болоо өстэй кафегийн. Тэнд ерөөсөө юу өмсгөө гэж бодогдохгүй байгаа юм чи. Хөх пижак өмсч. Тэр нөгөө нэг юунд ач холбогдол өгөхгүй вэ гэдэг чинь настай их холбоотой юм шиг байлаа шүү. Тэр пластиктай балаж өмсөн идэр гэдэг ямар ч тийм юм толгоонд орж ирэхээ байсан. CC балаж өмсөн байдаг. Тийм байхгүй шүү дээ. CC балаж хөгшөлт хийсэн нүрээ энд нэг очоо бодуулчихсан эдэр ерөөсө бодогдохгүй байгаа юм чи. Тий угаасаа нэг төлөхгүй сайхнаа л анхаарах юм даа. Тэр нэг хонхны хоёрынхаа балаж пижактайгаа. Гэгээлэг сэдв манай бишээ. Хойстой холбооны ерөнхийлөгч. Ерөнхийлөгч тодорч байна. Танаа. Одоо хэдэн тэр чинь яадаг гоё хүмүүс тунав. Ерөнхийг нь яриа. Чи нэг өмнөх дугаар дээр хальт яриад исэн билүү нөгөө нэг нэр дэвшилт жоохон ондоо байдаг гэд. Ер нь нэг энийг хойстой холбооны одоо ерөнхийлөгчөө сонгож байгаа энэ хэлбэрийг их хурлын төлөөлөгчөө сонгож байгаа хэлбэрийг манай сэтгүүлчдийн эвлэлийн тэр хэлбэрөө оруулж гоё. Манай яг сэтгүүлчд нөгөө нэг татвараа төлдөггүй учраас тэр яриа болох байх. Хэрвээ татвараа төлдөг бол тий одоо нөгөө татвартаач л тэр бүтцэд нэгмээр байгаа юм уу эсвэл юм шүү. Мөнгөтэй л ажил хийн штэ тэр холбооч сэтгүүлчдийн эвлэлч тий. Мөнгөгүй байгуулагч яах вэ тэгээд тий хэцүү байгаа сте. Тэгээд хуульч ингээд олон хуульч байна. Тэрэндээ квотогтойгоод төлөөлөгч болъё гэсэн хуульч нар өөрсдөө нэр дэвшүүлээд тэгээд салбараасаа хамгийн олон санал авсан хүмүүс нь төлөөлөгчөөр сонгогдоод тэр нөгөө татвар төлсөн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд саналаа өгж байгаа нь бас татвар төлсөн хүмүүс. Тэгээд төлөөлөгчөө сонгоод тэр дундаасаа нөгөө ерөнхийлөгчөө сонгож байгаа. Энэ идэвхжүүлэлтээ айгу гоё схем байна тий. Гоё схем баггүй юу. Тэгээд бүгдээрээ цахимаар явах гоё. Манайх юм хийх хэрэгтэй. Энэ хойстой холбооч баг 10 жил баг ингэж явж байна. 10 хэдэн жил. Манайх ингэж хийх хэрэгтэй юм л.
Одоо 3 хүн өрсөлдсөн гоо. Одоо ажиллаж байгаа чинь од гэрлгээд одоо нэг захиргааны ерөнхий хууль гээд байдаг шүү дээ тий. Тэрийг одоо боловсруулсан захиргааны амар том эрдэмтэн багхгүй. Тэгээ нэг олон ажил хийсэн салбар нь энэ хүнийг хүлээн зөвшөөрдөг учраас энэ хуульчдын холбоонд нэр үндтэй ямарсан бүлэдүүлэхгүй ажиллаа өгнө. Тайлангаа тавиад. Хүлээн зөвшөөрөгддөг байх гэдэг чинь айгүй том чадвар байна тий. Одоо л нөгөө баг нөгөө шавнар нь нэр дэвшиж байгаа шүү дээ. Мойси 2 хүн байлээ. Нэг нь болохоор Мойсийн багш. Юм лээ. Эрүү иргэн юугээрээ ямар төрөлжлөлтөөр. Тий, нэг нь олон улсын эрх зүйн судлаач. Эрх зүйн багш. Тэгээ Мөнхөд гэдэг багш байлээ. Нөгөөх нь болохоор одоо нөгөө Баасан жав гэдэг өмгөөлөгч. Одоо шүүх хэргийн зөвлөлийн шүүгч үсгэж шүү хийж байгаа. Хөдөлмөрийн эрх зүйн эмэгтэй. Нөгөөх нь болохоор нөгөө спортын арбитрийн Батзаяа гэдэг залуу. Чимгэлтэй дөрөв мөрөгт нийслэлт нэр дэвшээддэг сарцсан намаас. Эхний хоёр дээр гол өрсөлдөө явах уу тий? Нийтгүй одоо төлөөлөгчөөр хэн сонгогдсон бай гэдэг бас чухал юм байна. Тэд нар чинь хэн сонгогдох вэ? Тэд нар хэнийг сонгохоо шилдэж шүү дээ. Жишээ нь их засгийнхаа олуулаа ороод ирчүүл их засгийн одоо нөгөө төгсөгчдийн холбооны ерөнхийлөгч нь Бацаяа байхгүй. Тэгэхээр Бацаяагаа сонгоно. Тэ? Мойсийнхаа ороод ирвэл ойлгомжтой шүү дээ. Хоёр хүнийхээ айл нэгийг сонгоно. Багшигаа сонгох уу, төгсөгчөө сонгох уу гэдэг. Эрэгтэйгээ сонгох уу, эмэгтэйгээ сонгох уу гэдэг. Хэр хатуу багш байсан бэ? Гэх нянстай болоо тий. Харин тий. Яг энэ зарчмын хувьд бол бас аль салбар ингээд үзчихмээр тий. Сонирхолтой. Гурлаа гоё сонирхолтой өөр өөрийн салбартаа юм хийсэн. Тийм байна. Спортын арбитр чинь сонсогдож байгаагүй сонир юм. Бацаа ш тэр Айлав гэдэг нөгөө нэг хуульчдын юм платформ дээр нийцээ. Одоо ийм шинийг санаачилдаг залуу байлаа хөдөлгөөнтэй одоо дэвшиж байгаа нүртэл пиарта. Гэтэ хуульчдын шалгалт малгалт аюу чанга юм билээ ш тий. 100 ороод 10 жигсэн байсан гэдэг шиг статистик байсан тий. Тэгээ би харчаад пүү юу яэш юу төрийн алт мал тустай хатуу шалгалт. Манай нэ зол нулимстай л байгаа юм. Олон удаа л иглээ. Жолооны шалгалтын дээр Монгол дундаж эмэгтэй болныг үндэ гэдэг шиг. Хуульчтай шалгалт аягүй чухал юм байна тий. Чухал чанга болд юм байна гэдэг яаж мэдсэн гэж. Чуулган дээр нөгөө нэг хавар элсэлтийн ерөнхий шалгалт мапантай болсон гэдэг зохион байгуулалтын алдаатай болсон гэдэг юм ярьсан чи Баасан жаргал гişүү. Ямар сони би хамгийн их хил амтай болдог хуульчдын шалгалтыг ямар ч хил амгүй зохион байгуулж болоод хад нэг муу яэшиг боллгоо дээ гэхээр нь энэ ч аюу нюанстай шалгалтай байна гэж бодохгүй юу. За хүн намаас Баянгол дүүрэгчтэй нэгээр гарч ирлээ. Амар өндөр хүн намаас 2 хүн тойрог дээр гарч ирсэн нь нэг нь Баянголоос золж иргал гişүү нөгөөх нь одоогийн боловсролын сайд Наранбаяр Баянзүрх дүүргээс нэр дэвшиж гарч ирсэн. Бус нь бол өсөлдөж гарч ирсэн. Тийм. 6 дээр золж аргалч нь болохоор яг юу идэг вэ? Их хурлд орохоос өмнө. Нүүрсний ассоциац химийн билүү нүүрсний инженер мэрэгчлэн бүр. Тийм. Яг нь уул уурхайн том компаниуд болохоор туслан гүйцэтгэгч хийдэг компани захирал байсан юм шиг байна тий. Нэг хэсэг тийм байсан юм шиг үлээ. Тэгээд илүү их нөгөө цахим махим суурьтай тий бас. Тий. Тэгээд айгүй өндөр рейтингтэй тэндээс чи ердөөсө босоогоороо гардаг 2 хүн байсан байхгүй. Хасуурин Ганбаатар. Тэрнээс өмнө нь Эрдэнэ вант. Манай дүндээ гоё шүү дээ. Нэг л удаа гарсан шүү дээ. Нэг л удаа. Бас албарынхаа өнийг хөргөн хажуулчих чинь. Тэрийг бут захиж гарч ирсэн юм байдیں۔ Тий. Тэгээд ер нь бол нөгөө нэг засаг унах ингээд улс төртэй юмнууд дээр намынхаа эсрэг үг хэлээлээсэн. За зарчим таарахгүй байна гэдэг нь харагдаад лээсэн. Тэгээд энэ 7 хоногт бол ингээд намаасаа гарсан гэдэг нь бүр ил тодорлоо. Тэгсэн чинь намын дарга нь бол за би өстө мэдээг байсан гэж ярилцлаа гэсэн үлээ да. Өөрөөсөө асуусан. Тэгсэн чинь 8 сард өргөдлөө өгөөд тэрнээс хойш бүх албан нөгөө хуралдаанд хувь гишүүнээр явж байгаа статусын хувьд гэдгийг хэлжээ. Яагаад одоо зарлж байгааг би мэдэхгүй байна. Би тэгээд улс төрийн намын тухай хууль харсан чинь юм байна. Ер нь бол гишүүн өргөдлөө өгчих юм бол тэгэл тэр намаас тооцох юм байна. Улс төрийн намын тухай хуулинд. Тэгэхээр тэгэл нэг тэр хүн намын мэдсэлж хамаагүй юм. Тийм удирдлагуудын хилээд байгаа шиг энийг хүлээж авах байхгүй юу гэдгийг бид нар шийдэн ингээд улс төрийн дэмжлэг хүлээлгээд гишүүн болгоцсон байхад гишүүн намын гишүүн улсын хурлын гишүүн ингэж дураараа аашиж болохгүй эдэр гэдэг байр суурь бол улс төрийн намын тухай хуулиар худлаа юм шиг байгаа. Хэрвээ өргөдлөө өгөөд тий сайн дураараа хэлсэн, сайн дураараа гарчуулна. Өргөдлөө өгсөн өдрөөс эхлээд намаас гарсанд тооцно гэдэг ийм л хуультай юм байлээ. Одоо тэгээ хүн нам чи хэдэн жилийн байгаа байлээ яг 10 жилийн жилд төхөж байгаа. Ойдож байгаа.
нэг гишүүнээ явуулсан. Мөнх соёл гараагүй. Мөнх соёл Гарлаа гэсэн гараагүй баха тий. Мөнх соёлыг биш уян гişиг гişүүний гараасаа гэж бодлоо. Ягаад? Үгүй яах вэ? Нэр цэвэр дээр салсан дээр штэ. Гончиг доржи уян гişиг юм уу? Тий. Сайн л та. Хөлчлөө эдийн засгийн чи. Аль аль нь юм шүү. Хоёр тань үлээ. Тий. Тэр бол чамбай гişүүн байлээ. Амар гоё ярьдаг. Айгу зэгцтэй хүн санагдсан шүү тий. За тэгээд энэ хүн ингээд намаасаа гараад нэг иймэрхүү үйл явдлаач стамстаа гэж ер нь жоохон бүлийн орж ирж тэгсэн чинь юу вэ? Нэг лайк зүрх мөрх авсан шүү дээ. Манай сайт дээр л тэгээд амар дэмжлэг өндөртэй. Хүн нам тим дургүй юм уу? Золоо тим дуртай юм уу? Тэгэхгүй ойлгоогүй. Нөхөрчин болохоор өөрөө нөгөө сошиал дээр идэвхтэй баг шүү. Идэвхтэй. Янз бүрийн сэдвэр ингээд юм уу. Утаан дээр дандаа ярьдаг дуулаа. Нөгөө гэрээ мэрээ юм уу. Харбин дээр төсөв дээр тод байдаг. Бас дуутай шууд их шүү. Өрөөний нөгөө нэг хэлээд байсан улс орны эдийн засгийн 80% бүрдүүлж байгаа уул уурхайн салбар гэдэг шиг чухам одоо энэ эдийн засагт жин дарж байгаа энэ нүүрсээр бол мэрэгшсэн гол юм тий эксперт байж чад гишүүн болсон ийм хүн тэгээд ямар ч байсан гарлаагаа аль 8 сард мэдгдсэн юм байна. Гэтэл намын дарга нь бол одоо л мэдчихээн та нарын амнаас сонслоо эдэр гэдэг бол жоохон худлаа байсан баха гэж би бодсон. Энэ шүү дээ. Тийм байна. Тэгээд хүн нам нэг хүнээ алдлаа. Нэлээ үн цэнтэй хүнээ гişүүний алдсан уу тий? Тий. Тэгээд би энэ нөгөө нэг юу гэж бодохгүй юу? Өнгөлөө шүү дээ. Үзэл бодол үнэт зүйл таарахгүй байгаа зэрэг нь засгийн газарт орж ажилласан ахаад улирч ажилласантай энэ дээр л ер нь олол нь үл ойлголцол үүсчтэй гэж тис хөндлөнгөөс нь хардлаа. Тэ? Одоо сая нөгөө нэг сүүлд засгийн газар бүрдэж мөрдгийг бол хүн намыг эндээс ингээ гарчаа цөрөг хүчин хийгээд ингээд явж байгаа гэжсэн шүү дээ. Гэтэл тэд тэгээгүй. Тэгэхээр энэ менэн дээр ингээд үзэл бодол таараагүй бах таа гэж ботсон. Тэгээ цоо шинээр улс төрт орж ирэнгүүтээ цоо шинээр сонгогдоод гараад ирнэ гэдэг бол ер нь л айгүй шууд шүү дээ тий. Одоо ингээд маш олон гишүүний кейс дээр бид нар хардаг шүү дээ ингээд хид хідэн удаа нэр дэвшиж байгаад ингээд 3 дахь дэвшилтэн дээрээ орж ирлээ ч гэдэг юм уу. Ийм кейсүүд одоо жишээ Нара гишүүний явд ч юм ингээ байж байгаа шүү дээ тий. Гэтэл ингээд нэг удаа дэвшил нэг удаа гараад ирнэ гэдэг бол бас сайн кейс. Одоо энэ хүнийг нэг нам санал тавьж авах болов? Би бас яг тэгж бодлоо. Арчсан нам ахуд бол тий хааны газар санал тавьж байгаа болов гэж бодохгүй. Тэгээ би өнөөдөр нөгөө юуг сонирхож харсан. Намын удирдлагууд найдлаа гişүүн ч юм уу эсвэл намын дараагт орж хандан ч юм уу ер нь бол нэг юм дураараа шийддэг юм гэж байхгүй бидний нэг ярилцсанаа хүлээж авах авахгүйгаа ярина гэж байгаа боловч хуулиар бол өргөдлөө өгсөн бол чөлөөлөх болж байгаа. Тэгээд яагаад намын бусад нөхд нь гаргахгүй оруулахгүй гэдэг байгаа юм бол доо энэ нөгөө бүлэг зөвлөл байгууллагатай холбоотой юм гэсэн чи бас нэг тийм нюанс ч байхгүй юм шиг байна. Энэ нөгөө нэг 76 байхад 8 гишүүнтэй байвал бүлэг байгуулдаг байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь 126 дээр бол хууль дээр 10 гишүүн байвал бүлэг байгуулна гэдэг ийм заалттай юм байна. Тэд нар 8 гишүүнтэй учраас хүн намын зөвлөл гэж явж байгаа. За тэр 8 байх 7 байхын тухайд бол ялгаахгүй. Тэгвэл энэ нөгөө нэг золжиргал гишүүн гарлаа гэж гарчиж байгаа. Өмнө мөнх соёл гишүүний 2 удаагийн кейс үүссэн тий. Нам дотор дарамт шахалт их байна. Ингэж байна, тэгж байна гэдэг. Тэгэхээр энэ нам бол ерөөсөө л учир зүг олохгүй, юуг олохгүй байгаа юм байна. Тэгэхээр намын дарга нь тэгсэн шүү дээ. Монгол ардын нам шиг хагараагүй, арчсан нам шиг ядраагүй гэлөө. Нэг тийм үг хэлсэн юм. Ер нь бол энэ парламент дээр хүн намын рейтинг бол амар унсуу. Уул нь хүлээлт амар өндөр болж ирсэн шүү дээ. Шараа болж байгаа шүү. Уул нь сонгогдох үедээ бол айгүй их ихтгэлтэй боловсралтай ийм тий кандидатуудыг оруулж ирлээ гэдэг айгүй гол. Хүн намч анх үүсгэн байгуулагдтаа л их нэр үнэтэй тий. Гоё эс. Тэгэл тэр нэр үндээр нь хадгалцаар л ирсэн. Тэгээд гарч ирсэн байна. Тэгээд шалгарчлаа л та. За энэ сэдвийг хаяа. Тий. За энэ чиний сэдв. Би уул нөгөө нэг кафегийнхаа энэ нөгөө нэг ямар шин мэдээ ялагдагч алдагдсан гэдэг мэдээ шин нүү хуучин. Амраа исгэлэн улсын хурлын дарга ус тий. За энэ үнийг бол тэр нөгөө администрат билүү компанитай холбоотой. Билүү ч шиг. Би төгсөлж чадахгүй. Тэгээ администрал гэдэг компанитай холбоотой ялагдагчдаар татлаа гэдэг мэдээ бол энэ тэргээр гарсан. Тэгсэн. Тий. Өнөөдөр болохоор засгийн газрыг огцруулах процессын үеэр одоо зохион байгуулалтаа бүлэг байгуулах гэдэг эрүүгийн хуулийн зүйлэнг байт юм байл та. Тий. Тим юм хөвлөөр явчихлаа. Дэд дарга нь. Тий. Одоо улсын хурлын дэд дарга Булган туяа ардын намд олон жил явсан. Эмэгтэйчдийн байгууллагын тэргүүнд хийдэг баг тий.
удирдах зөвлөлийн гишүүн. Тий. Болгон тоог гишүүнийг сая нөгөө нэг улсын хурлын дэдгээс нь ардын нам өөрөө бүлгэн санал гаргаад дунгасан. Гэхдээ энэ үнийг сая их хурлын гишүүнээр ажиллаж байхад нь ялгагдагчаар татж гин гэдэг мэдээсээ өнөөдөр гарсан тий. Өнөөдөр бишээ өчигдөр 5 дахь өдөр гарсан. 5 дахь өдөр гарсан. Тэгээд 5 дахь өдөр гарсан. Тэгээд тэр нь болохоор нөгөө төрийн эрхийг хуулсаар авах хуультай зохион байгуулсан гэдэг тавниудлын байгууллагын хариуллын гэмт хэрэг баг шүү гэлээ. Үндсэн хуулийн цэцгийн шийдвэртэй холбоотой л гэсэн тий ажиллагаа явуулж байгаа гэсэн үг. Гэхдээ яг вэ энэ чинь нөгөө ялгагдагчаар татна гэдэг чинь тэр үнэ чинь нөгөө шалгаж гинаа л гэсэн үг. Шалгаж гинаа л гэсэн үг. Тий мэдүүлгээ өгөө ирээ тайлбарлаарай. Тий гэсэн үг. Магадгүй хурдан шалгаад ингээ мухарлаад энэ хүн ингээд энэ хүн зориуд санаатай байсангүй тий. Үнэхээр тийм гэмт хэрэг хийхээгүй байна гэдгийг одоо хуулийн байгууллага тогтоож өгөх гэж бас магадгүй шүү дээ. Тийм шүү дээ. Яг тэгвэл прокурорын байгууллага яллах үгээ цагаат татлыг тэнцүү цуглуулж идэх. Прокурорын шатнд гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож болдог. Тий. Тэгэхээр энэ зүгээр л ингээ шалгаж гинэ гэсэн үг. Тэгээ энэ хоёрыг ч одоо хам хэм юу хий. Ямар ч нөгөө өнөөдөр нэг мэдэн дээр хоёулынгийнх нь нэр явж илээ. Тэгээд адмирал гэдэг Бортик гэдэг ордыг эдийн засгийн ашиг эргэлтэнд оруулах гэдэг юм бол төсвийг тухайн хууль дээр дагаж орж ирсэн. Одоо тэнд нөгөө байсан компаниг гаргацсан. Одоо ингээд эргэлтэнд оруулъя, олборлъя ингээ гэдэг шууд ажил хэрэг араас нь орж ирж илээ. Тэгээ энэ хүнийг бол олборлсон барьсан гэдэг юм бол яваагүй гэж ойлгосон. Тийм бах. Хин нэгэнд лиценз өгөх яхта давуу ирэх байдал олгосон хэсэг асуудал яригдаа тэр нь хамаарал бүх юмдээ олгосон хэсэг. Тийм л маргаан явж байгаа. Саяны өмнө говийн байна уу нэгдэн хүмүүс шалгагдаад ялмал аваад шүү дээ. Тэр нь бол нөгөө анхны хэрэгүүд нь яваад шүү дээ. Манай энэ 15 оны эргэн мөрцөөс хуулийг юм юу болчихсон. Хэрэг болгоны ингээ нийлүүлж байгаад нэг ял өгдөг биш. Тогтооцсон бол тэрэнд нь ял өгөөл ингээ дараараас нь явуулаад идэг. Ял нэмэгдээд идэг ч юм уу те. Ямар ч ингээ тогтогцсон үед нь явуулаад идэг болцсон. Бөөнд нь боогод нэг хүн дээр хэмээ яах вэ? Тэр айгүй хугацаа алддаг хөөхгүй нөгөө хил хугацаа янз бүрийн гүдэг. Тэгээд ийм юм болсон. Юу яа. Ер нь бол дуусгая. Яагаад гэсэн чинь цаг хайр байна. Үгүй кафе хаяг асуугаад хүмүүс ингэ бичээд код нь хэд юм бэ мэ гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь одоо нөгөө нэг тоймныхаа ажил руу үйлчлэгээнийхээ ажил руу жоохон ороод зочид мочидтэй. Ер нь ярьчлаа штэ цалин нийслэлийн төсөв хүн нам яллагдагч гэр бүлийн тухайг ярих гэсэн үргэлжлэх учраас орхилоо. Тий. Гэр бүлийн хууль дээр чухал юм яриад байгаа тий. Гэр бүлийн хууль бол 20 жил энэ нөгөө засгийн газар оруулж ирэх гээд хамгийн удаан уншиж байгаа хууль. Суурь хууль, нийгмийн суурь. Нийгмийн суурь. Өнгөрсөн хугацаанд боловсролын хууль, тий, хөдөлмөрийн хууль гэдэг юм суурь хуулиудыг засгийн газар шинжлүүлсэн. Одоо гэр бүлийн харилцааны энэ хуулийг шинжлүүлэх ёстой. Айгүй олон юм хүлээгдэж байгаа. Тэрэн дээр нөхөр болохоор нөгөө ярьж байгаа нь тэр нөгөө цус ойртолтой холбоотой нэлээм ярьж илээ, тий. Гэхдээ надад жоохон сони юм санагсан нь нэг удаа ургийн авгаас татгалзаад буруу ургийн авг авсан бол шинжлэх гэдэг юм ярьж байгаа юм л та гол агуулган тий. Баахан боржгонууд чи яах. Үгүй тэгтээ тэрийг хин нотлохын гэдэг нь амар сони. Нотлож чадахгүй. Одоо ерөөсөө рестарт хийгээ шинээр авцсан дээр ихгүй. Анх нөгөө нэг яг тэгээд ингэ бодоод байгаа байхгүй. Гадаадын иргэншилтэй ч юм уу ингэдэг нэг юм хүмүүс одоо боржгон аавна гэж байх уу баггүй. Үгүй. Одоо нөгөө нэг аав нь Монгол бол тэгэл. Тий. Монголчууд ч одоо хоёр талтай нөгөө ураг нөгөө овг нэгтэй хүмүүс хоорондоо суудаг байсан. Одоо боржгонууд хоорондоо суудаг байсан. Хорооноос тараасан юм шиг авсан да. Боржигэн ургийн болоод боржгон болцоо. Биш. Биш. Тийм үү. Биш. Тэгээ боржгонууд хоорондоо суудаг. Одоо бүгдээрээ ингээ боржгонууд ингээ сууж байгаа зэ. Бүгдээрээ боржиг юм чи яах юм? Манай яг тэр нөгөө овг шинжлэх үед манай ангийн хүүхдийн аав нь юу исэн байхгүй юу? Усын бүртгэлийн ажилтан байсан байхгүй юу? Тэр амар гоё сэтгсэн. Гэрийнхний нөгөө гэр бүлээр нөгөө 5 харийнхан гэж нэрлээд байсан. Энэ бол хоч байхгүй юу? Тавуулаа, ам бүл тавуулаа. Гэтэ хар царайтай. Тэгээ нөгөө найс нөхдүүд нь тэгэл 5 харийнхан л гэдэг. Тэнгүүт овгоо тэгээ шинжилсэн. Манайх 5 шарийнхан болох юм шүү. Тэгэхээр араа тэр нөгөө 5 харийнхан гэж нэрлэгдсэн хүмүүсээс хойшоо бүгдээрээ 5 харийнхан гэж явна. Урагшаа. Шинэ овог үсээ наацсан тий. Үнэхээр мэдгүй бол тэгэл. Тэгээд дараа нь 5 харийнхантаа суухгүй л байхгүй тэр хүмүүс.
Гүр аргачаа Баатар Үр дагаврын тэр. Сансрынхан гэдэг овог авсан гэдэг. Энэ нөгөө уулын зүйн нь штэ Би ч тий. юмар. Архив ороод шүүлэгч гэстэй. Нэг 3 дээд үе бол ер нь мэдж байгаа штэ. Эмээ хүртлэхээ бол бид нар мэдж байгаа. А сайхан бол дөрөвдөгч мэднэ. Энийг дараа яриа авалгаа зочтой. За кафений Ер нь гэхдээ гэр бүлийн хууль, гэр бүлийн дагнсан шүүхийн үйл ажиллагаа, тэрний хууль эрх зүйн орчныг бид нар бэлдээгүй байгаа гэхэлэр бараг дагнсан нэг дугаар гаргахаар амар хоцрогдсон наач бүр. Амар тулсан. Одоо нэг сарын нэгнээс хэмжээ өгдөг болгохыг тэгэхээр гэр бүлтэй холбоотой энэ нөгөө шүүх болоод бусад одоо энэ хууль мууль гэдэг ингээд тойроод ярихаар бараг нэг дугаар гарчхаар хувийн тэтгэврч бараг нэг дугаар гарчхаар гэж бодвол бид нар одоо ингээд дараа нь кафега нээсэн ингээд үйл ажиллагаа жигдэрсэн учраас контентийнхоо дугаарыг таслахгүй тэгэхээр таслахгүй болохоор ойрхон гоё сонирхолтой сэдвүүдээр яриа. Гэхдээ өнөөдөр бол нээгээд яг 7 хоног буюу ингээд 5 дахь нээгээд 5 нээлтэн маань хүмүүс нээлтэнд ирж байгаа мэт ирсэн учраас ингээд дуусгая. Тийм. Одоо ингээд тэнд зочид ингээд цэцгээ барай хүлээгээд байгаа учраас тийшээ явлаа. Тэгээд та нар бас үзэж байгаа хүмүүс нөгөө ийм юм бодлоо. Манай салбарын айгуу гоё фрэндли байна, нээлттэй байна, шин сургуулийн мэдээлэлд айгуу ач холбогдол өгж जैन. Тэгээ бөөнөрөө ирж जैन, ирээд сурвалжлага бэлдэж өгж जैन. Ингээл янз бүрийн контентууд их гарч जैन. Тэгээд яг би нөгөө тийм маш их тусаж जैन. Өмнөгөө сурчлагаа зүйгээ. Тэгээд би энэ дээр бас нэг юм бодлоо. Нөгөө бусад салбарынхан сэтгүүлч бол баг үнэмлэхээ үзүүлэлт оруулах юм байна. Бусад хүн орохгүй мэн гэж бити бодорой гэж хэлмээр санагтаад. Эрээ. Тийм. Сэтгүүлчдэрт таарлтыг гэж үзвэл бас юм. Одоо өмнө ингээд хэвлэлийн урал зарлаад сэтгүүлчд очдөг байсан бол тий. Одоо нэг ийм кейс эдэж штэ боловсрал дээр жишээ нь Филиппин руу ингээд бүгдийг нь явуулаад сургууль англи хэлний багш нараа сургууль сургаж чадахгүй юм чинь Филиппинээс хэдэн багш аваад ир гэдэг шиг санаа авахгүй. Тий. Яах та гоё Филиппинтэй хуваалцмаар байгаа мэдээлэлтэй хүн байвал тэрийгэ барайл хүрээд ирэлтэй энд бөөнөрөө байж байгаа. Тий. Дандаа бид нэр очдөг шаяад ирж очдөг байя гэж. Харилцаа орж байгаа хөө гэж байгаа шүү дээ. Тий. За тэгээд дараа орж байгаарай хөө. Орж гарч байгаарай хөө. Кафед уулзъя тий. За баярлалаа.